Амралтын өдрийн мэндийг хүргэе үзэгчтэй мөрөөлөлийн нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. За үзэгч та бүхэн харж байгаа бол миний арталт цэлмэг кибер сургууль харагдаж байна. За учир юу гэхээр мөрөөлөлийн нэвтрүүлэг цэлмэг кибер сургуультай хамтраад 3 хүүхдийг үн төлбөргөө тэтгэлгээр сургахаар болсон баяртай мэдээг одоо яг энэ цаг мөчид та бүхэндээ дуулгаж байна. За 10 дугаар анги, 11, 12 дугаар ангийн хүүхдүүд яг IT чиглэлээр сонирхож байгаа хүүхдүүд яг энэ сургуульд суралцах бүрэн боломжтой. Тэгээд нийгмийн харилцааны хүрээнд одоо цэлмэг кибер сургуулийнхаа маань 3 хүүхдийг 100% үн төлбөргөө тэтгэлгээр энэ сургуультай одоо сургахаар болсон байгаа. За бүгдээрээ ингээд багш нартай нь орж танилцъя, сургуультайгаа орж танилцъя, ямар сургуульд сурах гэж байгаа гэдгийг одоо бүгдээр хамтдаа орж танилцъя. Технологи бол хөгжлийн эхлэл юм аа. Бид Монголын ирээдүг бэлтнэ гэдэг яг технологийн сургууль байгаа. Өнгөлөг сургууль, цэлмэг кибер сургууль. За их орны хөгжил энгийн зүйлээс эхэлэлтэй цэлмэг сургууль гэсэн юм байна. За сайн байна уу? Сайхан амарсан уу? За баярлалаа. Гүжинд штэ танаа. Харин тий. Өглөө манайх чи хичээл 8 цагаас эхэлдэг. Тэгээ одоо яг хүүхдүүд маань 3 дугаар цагийн цацралгааны бол байж байна. Энэ төрөнд мөрөөдлийн нэвтрүүлэгтээ хамтраад 3 хүүхдийг үн төлбөргөө сургахаар болсон танай хамт олонд одоо чин сэтгэлээсээ талархлаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Бас бидэнтэй хамтарч ажиллаж байгаа та бас маш их баярлалаа. Ингээ одоо ер нь бүгдээрээ манай сургуультай бас танилцъя. Тэгээд эхний удаад бол мэдээж удирдамжийнхаа талаар бас эцэгчүүд телевизээр үзэж байгаа бүх хүндээ бас дамжуулж бас хэлье те. Тодорхой мэдээлэл бас өгье те. Тэгээд юу вэ? Тэг үзэгчд тань мэдгүй байгаа өөрийгөө ихлэ танилцуулъя тий. За тэгээ. За намайг Хэрлэн тоглог гэдэг манайх Монголын анхны технологийн сургууль буюу цэлмэг кибер сургууль байгаа. Би цэлмэг кибер сургуулийнхаа гүйцэтгэх захирал албан тушаалд ажилладаг. За одоо манай сургууль бол үүсгэн байгуулагдаад 2 дахь хичээлийн жил рүү орж байна. За тэгэхээр одоо бид нэр одоо эцэгчүүд хүлээж байгаа хэлтэй ямар хүүхдүүд энэ сургуультай үн төлбөргөө авах гэж байгаа юм болоо гэж бодож байгаа. Тэгэхээр сургуулийн талаар давчхан шиг бас хизээ нэгдсэн мөлий манай сургууль. За манай сургууль бол 2020 онд бол нэгдсэн. За яг 2021 оны хичээлийн жилээс бол эхлээд сургалтын үйл ажиллагаа бол яг одоо хүртэл бол тасралтгүй үйл ажиллагаа бол явагдаж байна. За тэгээд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бол эх хичээлийн жилд буюу бид нэр дунд ахлахангаа авч байгаа учраас за 10-аас 12 дугаар ангийнхаа сурагчдад бас боломж олгоод нийт 3 хүүхдийг бол үн төлбөргүй сургуультай нэг жилийн хугацаатай суралцуулах ийм хүсэлтэй байгаа байхгүй. Тэгэхээр та хэд манаас энэ ажлыг маань дэмжиж байгаа бас маш их баяртай байгаа. За тэгэхээр 10 дахь ангийн хүүхдүүд бол одоо 3 жил өнгөө сурна гэсэн үг шүү дээ тий. 10, 11, 12 та өнгөө сурна гэсэн үг. 11-р ангийн хүүхдүүд маань 2 жил гээд явчихна шүү дээ тий. Тэгин. Тэгээд мэдээж шаардлага хангасан материалуудыг бол бид нэр хүлээн аваад за хүүхдүүдтэйгээ ярилцаад тэгээд 3 хүүхдээ одоо сонгон шалгаруулж авахар бол өдөрдөмжийг бол гаргасан байгаа. Тийм. За удирдамжаас ер нь дэлгэнгүү танилцуулъя тий. За тэгэхээр эхний удаад бол мэдээж тухайн хүүхд маань бол өөрөө ийм суралцагчийн хүсэл эрмэлзэлтэй тий эрэг бүтээлч зөв хандлагатай ийм хүүхдийг бол мэдээж бид нар сонгон шалгаруулж аавна. За түүний дараагаар бол ерөнхий боловсролын сургуулийн 10-аас 12 дугаар ангид суралцж байгаа хүүхдүүд бол байна. За сургуулийн тодорхойлолт дүнгийн хавсралтаар бол баталгаажиж бол ирэх боломжтой. За үүний дараа бол бид нар нэгдсэн журмаар хүүхдүүдтэйгээ ярилцлага хийгээд тэндээсээ бол хүүхдүүдээ сонгон шалгаруулж авч байгаа. За мөн хүүхдүүд маань өөрийнхөө хүсэл сонирхол ирээдүйн мэрэгжилтэй өөр бусад зүйлсээ илэрхийлсэн эссе бичлэгийг бас бид нар шаардсан байгаа. Тэгэхээр эсээгээ бол бид нар манай сургуулийн аль биесны мэйл хаяг руу бол илгээгээд за тэндээсээ бол үндсэн сонгон шалгуулалтууд бол хийхээр байгаа. Одоо бол 1-ээс 6 дугаар ангийн хүүхдүүд байгаа. Гэхдээ бид нар чинь нөгөө дунд ахлах гээд сургууль явж байгаа ч гэсэн 3 чиглэлээр юутай байгаа шүү дээ тий. IT бас компьютер гээд. Тийм. Манайх ч өөрөө бол Монголын анхны технологийн компани болох Эхлэл брэнд компани бол харьяа сургууль. За технологи гэхээр бол мэдээж дотроо бол олон төрөл бол байгаа. Мэдээллийн технологи, техник болон электрон технологи, дизайн технологи гэдээ байгаа тийм ээ. За тэгэхээр хүүхд маань одоо аль чиглэлд нь илүү сонирхолтой байна. Тухайн сонирхол дээр нь тулгуурлаад хүүхдүүдэд илүү хөгжүүлээд авч явах зорилготой ийм сургууль байгаа. За тэгэхээр ирээдүйн инженер, зохион бүтээгч, программистуудыг бол бэлтгэн гаргах зорилготойгоор бол бид нар ажиллаж байгаа учраас яг энэ чиглэлд илүү суралцах сонирхолтой, хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдэд бол бид яг энэ хөтөлбөртөө сонгон шалгаруулж авахар бол ажиллаж байна гэсэн. Энэ манай сургалтын албаны өрөө байна. За тэгээд эсэлт хариуцсан манай 2 менежертэй үндсэн сургалтын менежер, за график дизайнер, маркетингийн менежер гэсэн хүмүүс бол яг энэ өрөөнд бол ажилладаг. Элсэг сонирхолтой эцэгчүүд бол өглөөнөөс орой хүртэл бол байдаг учраас бид нар өглөөний 7-оос орой 7 хүртэл бол яг тасралтгүй сургууль дээр бол ажиллаж яадаг, элсэлтээ аваад бол байж идэг гэсэн.
За сайн байна уу? Сайн байна уу? Эсэлт хариуцсан менежер Мөнгөн Зул байна. За ер нь эсэлт хэр байна? За, эсэлт бол ажлын өдрүүдээр бол амралтын өдрүүдээр аягүй хэрэлттэй байна. За, одооны хүүхдүүд маань өөрсдөө сошиал орчноос мэдээлэл аваад сургуулийн маань аягүй их сонирхож ирж байна. Тэгээ эцэг эхчүүдэд дагуулж ирж байна ахлах ангийнхан бол бага ангийнхны хувьд бол STEM хөтөлбөрийг маань илүү чухалчилж үзээд ирж байна. За ер нь одоо хичнээн хүүхд хэлсүүлээд байна. За, манайх бол одоо 250 хүүхдийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ жилийн үед 9 сард бол 700-аас 750 хүүхэд авах төлөвлөгөөтэй байна. Одоогоор бол анги дүүргэлтүүд бол 70% гүйцэтгэлтэй явж байна. Бид нэр эсэлтээ 4 сарын 30-наар хаахаар байгаа. За тэгэхээр эцэгчүүд цэлмэг кибер сургуулийг одоо юунд нь ол сонгож ирж байна? За, технологийн сургууль гэдэг утгаар нь илүү сонгож ирж байна. Технологийн дотор техник технологи, дизайн технологи, мэдээлэл технологиос алж байгаа. Тэгэхээр хүүхэд маань өөрөө яг програм бичих сонирхолтой бол мэдээлэл технологиороо, зураг зураад дизайн тал руу сонирхолтой бол дизайн технологиор гүнзгийрүүлээд үзнэ. Гүнзгийрүүлээд үзнэ ч нөгөө хоёр хичээл нь бол хаягдахгүй дагалдах хичээлээр ороод явж байгаа. Тэр яг сайн хэлсэн 3 чинь 1-р ангиас нь эхлээд орно гэсэн үг үү? 1-р ангиас бол STEM хөтөлбөрөөр буюу биетээр STEM лого хөтөлбөрөөр ороод явна. Дунд ангиасаа бол технологийн маань анхан шатны програмууд, ахлах ангидаа бол гүнзгий шатны програмууд ороод гүнзгийрээ төгсөж байгаа. За өөр одоо яг тэр IT чиглэлээр орохоосоо гадна өөр хүүхдүүдэд одоо дугуулan секц гэдэг ч юм өөр сонирхолтой илүү ямар хөтөлбөр байна? За манайд нийт хичээлээс гадуур 14 төрлийн секц сонгоод нугуулan байдаг. Таеквондо, морин ур, төгөлдөр хуур, хийл хөгжим, бүжиг, мөн бяцхан сэтгэгч клуб, номын клуб, хятадтай англи хэлний ярианы клубуд гэх мэт 14 төрлийн хичээл орж байгаа. Сая дотор ярьж байгаа л одоо нөгөө STEM хөтөлбөр гэдээ ярьж байна. Тэгэхээр 1-р ангиас нь ахуулаад одоо IT чиглэлийн, технологийн чиглэлийн гэхээр ямар хичээлүүд ордгийн дунд анги, ахлах анги гэдэг хичээлүүд нь гүнзгийрээд явдаг бах тий. Тэгдэг. Манайх бол үндсэндээ бол математик, технологи, англи хэл, хятад хэлний гүнзгийрсэн сургалттай. За математик бол бүх хүнд бол ойлгомжтой тийм ээ. За технологи гэхээр дотроо бол түрүүн би бас хэлсэн мэдээллийн технологи, техник болон электрон технологи, дизайн технологи 3 задарч бол орж байгаа. За хэлний тал дээр бол манайх 1-р ангиас англи хэл, 6-р ангиас бол хятад хэл, гадаад бол монгол агштайгаар бол орж байгаа. За технологи гэхээр хүмүүс маань зөвхөн л компьютерийн хичээлүүд ороод идэм байх гэж бол ойлгодог. За тэр маань одоо бол манайх чинь зөвхөн 1-5 буюу бага ангиудтай байгаа учраас бага ангийн сурагчдад бол технологийн хичээл хэрхэн орох вэ гэхээр энэ хүүхдийн гарын жижиг булчин хөгжүүлэх үйл ажиллагаагаар бол дамжуулаад за өөрөлдвөл одоо манай менежерүүд яриад байгаа тийм STEM суурьтай хөтөлбөрүүдээр бол дамжуулаад яг үндсэн нөгөө мэдээллийн технологи, техник, электрон технологийнхоо суурийг тавьж өгч байгаа гэсэн үг. За тэгээд STEM хэр хүүхд маань тоглонгоо суралцсан гэсэн үг тийм ээ. За тоглонгоо суралцж гин гэдэг маань бол математик загварчлал, инженерчлэл, за өөр одоо сэтгэн бодох үйл ажиллагаа, бүтээл цэтгэлгээгээ бүх юм давхар ингээ хөгжиж идэг. За яг энэ STEM-ийн төрлийн бүх хичээлүүд маань бүгдээрээ багаар хичээлдэг учраас за багийн үйл ажиллагаа, за багаар хичээлж явах явцдаа бол малайлах ур чадварууд гээд те өөр бусад үйл ажиллагаанууд бүгдээрээ бас давхар хөгжөөд явж идэг гэсэн үг. За тэгэхээр одоо бүгдээрээс яг ингээ манай сургуультай ингээ танилцж байгаа учраас эхнээс нь ингээ ангиудаар ороод явах юм бол багш нар маань ч бас илүү дэлгэрэнгүй сайхан мэдээлэл өгөөд явах боломжтой байгаа. Одоо өглөөгөр бол зөвхөн бага ангиуд орж байгаа юу? Хэдэн ээлжээр орж байгаа? Бол манайх хувийн сургуулиуд ер нь бол нэг онцлог дандаа нэг л ээлжээр ордог. Манайх ч өглөө 8-аас өдөр 3 цаг хүртэл хичээлдэг. За одоо яг энэ 2 давхар хичээлийн байрандаа бол 1-5 дугаар анги бол байгаа. За яг 7 бүлэг бол яг үндсэндээ бол хичээлж байна. За тэгэхээр одоо энэ хэдүүлээ 1-2 гэдэг анги руу орж үзье. За энэ хичээлийн жил яг манай өөрсдийн маань тэ шинээр үлгэж авсан зөвхөн 1-р ангийн хүүхдүүд байгаа. За ямар ч гэсэн багшаасаа Жишээл авъя тий. зөвшөөрлөө. За. Нэгдэ тавтаа марлаа гэсэн байна. Болно гэнэ. За. Сайн бацаано. За ямар мундаг хүүхдүүд ээ. Хөөхөн гэдэг яах вэ? Үлбэр дуслаа. Намайг Туул гэдэг цэлмэг сургуульд анхдах жилдээ анхны багшаар ажиллаж байна. Боловсролын байгууллагт би 37 жил тасралтгүй одоо багангийн багшаар ажилласан. Энэ бяцхан хөөрхөн хүүхдүүдээ хүлээж аваад их урамтай гоё ажиллаж байгаа. Манай ангийнхан мундаг байгаа. Уншаад бичээд бодоод сурцсан. Чэжчгийн дэвтрийг яваад үзээрэй. Янзын гоё бичнэ. Үгүй ялдаагүй зөв цэгцтэй манай хүүхдүүд
Тэгээ манай хүүхдүүд 90 авьяастай олимпиадаа дугуйландаа их эрчимтэй явж байгаа. Манай эцэг хүүхэд их идэвхтэй, манай хүүхдүүд маш идэвхтэй, маш сайн хүүхдүүд байгаа манай хүүхдүүд. За англиун аль хичээлдээ илүү сонирхолтой байна? Монгол хэл математик. Монгол хэл математик. За сургуулийнх нь юуны илүү таалагдчих вэ? Уншиж бичиж. За дугуулын аль дугууланд явж байгаа? Төгөлдөр хуур таквондо, дургийн дугуйлан бяцхан сэтгэгч. Бүх тийм олон дугууланд нь явж байгаа юм уу? За 1-р ангийн 1 давхртаа ороод 2 давхрт нь За 2 давхарт болохоор 2, 3, 4, 5 дугаар ангийнхан тэгээд хөгжмийн кабинет байдаг. Одоо хэдүүлээ манай 4-р ангийнхан руу орж үзье да тий. За яшаас манайх өөр мэрэгжлийн сэтгэл зүйчтэй, бага насны хүүхдийн сэтгэл зүйчтэй. За сэтгэл зүйчийн маань өрөөнд одоогоор бол нөгөө бэлтгэл бүлгийн хичээл орж байгаа. За манайхаас 5 настай хүүхдүүдээ хүлээж аваад за унших хэлтгэл, бодох хэлтгэл, бичих хэлтгэл, лог сэтгэлгээ, STEAM, EQ гэсэн хичээлүүдийг бол яг бэлтгэл бүлгийнхаа хөтөлбөрөөр бол орж байгаа. Хүүхдүүд маань одоо яг 11 цагаас бол бэлтгэл бүлэг маань хичээлд учраас бэлтгэл ангийнхан маань бас ирж байна. За одоо манай энэ 4-р анги руу хэдүүлээ орж бас үзье. Манай 4-р ангийнхан ямарсан. энэ дээр юу игээ тавьсан байна? Ямар сонирхолтой юм бэ? Энэ цэлмэг гэ шуунаа тэгээ тавьсан шүү дээ. Үжингоо гэд. За. За сайн байцгаана уу хүүхдүүдээ. За сайн байна уу агшаа. За хичээлээр нь ороод ирлээ. Ямар хичээл орж байна? Уншигч тарих орж байна. Уншигч тарих. За. Ялгаа манай сургуулийн нэг онцлог хичээлүүдийн нэг байгаа. Тэгээ бусад сургуульд бол их ороод байдаггүй. Манайх болохоор хүүхдүүдтэй номон дуртай болгох, тэгээ танин мэдгүй талыг нь хөгжүүлэх, тэгээ юм унших сонирхолтой болгох үүднээс уншиг тарих гэдэг хичээлээр ордیں۔ Бага ангита. Ийм их хөгж байгаа юм л да. Том болгодыг имгээд одоо энийг хүүхдүүд том болгодыг имхээр яг том болгодог юм байд юм болов гэ гайх. Жишээний тий гайхахаас бас нэг танин мэдэх одоо сонирхлыг нь төрүүлж штэ тий. Тэгээд ийм их уншуулаад тэрэн дээр нь задлал хийлгүүлээд. За энэ бол нэг хичээл нь зарим тохиолдолд шинжлэх ухааны хичээлүүдийг оруулж өгдөг. Одоо хүний үүсэл ч гэдэг юм уу те дэлхийн үүсэл юу байдгийг тийм хичээлүүдийг оруулж өгдөг баг. За хин гэдгэлээ танилцсан байлаа. Намайг асуучир би 4 дугаар анги удахгүй 5 дугаар анги болох гэж байгаа. Би 9 настай 9 саяхан төрсөн. 15 төрсөн. Би 10 нас хүрэх гэж байгаа удахгүй. За цэлмэг кибер сургуулийг яагаад сонгосон? Англи хэлтэй болоод гоё гадаад руу аялахыг мөрөөддөгсэн. Тэгээд даа сонин амьтан ч юм уу нэг ер бусын хачин амьтны судлаач болохыг мөрөөддөгсэн. Сургуулийнхаа аль хичээл нь илүү сонирхолтой байдг уу? Математик. Өөр ямар хичээл? Нэгнийгээ хариулна шүү. За технологи дээр нь юу ордгийг? Зураг юу бүтээдэг? Лего явуулдаг. За. Тийм бас цаасаар юм хийдэг. Бас юм зураа цаасаар бүтээл хийгээд тэгээ бас буудаг юм. Машин юу зохион бүтээдэг? Хог хаягдлаар юм бүтээдэг. Тийм хичээл орлоо. За баярлаа. За энэ хэд манд өнгөж цэцэрлэгийн амьдрал буюу тоглоомын наснаас сургуулийн амьдрал руу бол шилжиж байна гэсэн. Нэгдүгээр ангид орохдоо хүүхдүүд айгүй их юм нэг сэтгэл зүйн хувьд ч гэсэн айгүй их юм хүнд үеийг даван туулдаг байхгүй. Тэрэнд ингээд тэр үеийг нь болохоор баг ч гэсэн ингээд хөнгөлөхийн тулд одоо сургуульд ороход найзгүй байлгахын тулд ерөнхийдөө бол энэ хүү бэлтгэл бүлэг нь хичээлж байгаа гэсэн үг. За ямар хичээлүүд орох вэ? Ерөнхийдөө бол монгол хэл орно. Тэгээд дээрээс нь логик сэтгэлээ, STEAM, туршилт, тэгээд дуу хөгжим, технологи маш олон төрлийн хичээлүүд ордог. Ерөнхийдөө бол хүүхдийг тоглоомын аргаар л ерөнхийдөө сургана. Одоо яг хичээл хийж байгаа биш ч гэсэн ингээд тоглож байгаа юм шиг л хэрнээ ингээд мэдлэгээ бүтээгээд яваад байна гэсэн үг. За баярлалаа агшаа. Хөгжмийн хичээлдэр бол манайх төгөлдөр хуур болон морин хуур бол хичээлдэг. За мэдээж бол орох судлах ёстой цагуудаас нэмэлтээр дахиад дугуулангаар бас хичээлдэг. Ирэх хичээлийн жилээс багш маань өөрөө бол төгөлдөр хуур, морин хуур, хийл хөгжмийг бол давхар хичээллүүлээд явах юм зорилготой л байгаа. Багангийнхан маань бол илүү төгөлдөр хуурн дээр бол ажиллах бол бүр илүү сонирхолтой. Яагаад гэвэл нөгөө хүүхдийн гарын жижиг булчин илүү хөгжүүлээд за тэр маань цаашаа бас нөгөө систем хөтөлбөр дээр маань холбогдож өгдөг учраас 1-ээс 3 дугаар ангийнхан маань илүү төгөлдөр хуурндаа ордог. За арай ахмад буюу ахлах анги буюу 4-5 дугаар ангийнхан маань бол тэгвэл морин уурынхаа хичээлд бол илүү өргөн хамрагддаг гэсэн.
За одоо хэдүүлээ энэ манай сургуулийн технологийн анги руу орё. Энд яг одоо STEM легогийн хичээл орж байгаа. STEM хөтөлбөргээ яриад байгаа. Айл анги орж. Сонирхолтой. За манай 3 дугаар анги. За сайн байна уу хүүхдүүд ээ? За юу өгсөрж байна та? За Бид хоёр юмнуудын цуглуулад энэ хоёр юмыг хийж байгаа. Огсон даалгавраар өгсөрд юм биш үү те баг болоо. Өгсөрдөг STEM Lego гэдэг хичээл орж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хичээлийг орсны давуу тал нь юу юм бол? Өнгөрсөн жилүүдэд болвол те хүмүүс хөвчлэн дандаа IQ, EQ гэдэг хоёр юмыг ярьдаг гэсэн. Сүүлийн жилүүд л нэмэлтээр одоо EQ гэдэг те emotional quality буюу одоо сэтгэл хөдлөлөө хянах чадвар гэдэг ийм юм ярьдаг болсон. За үүн дээр нэмэгдээд одоо 2025 он гэхэд бол хүмүүст ямар нэмэлт ур чадвар шаардлагатай байгаа вэ гэхээр одоо CQ буюу бүтээлч байдал, за багаар ажиллах чадвар те цагийн менежмент гэдэг эдгээр чадваруудыг бол хүүхдүүд болон ажил олгогч нар ингээд шаардж байгаа. За тэгэхээр тэрэн дээр тулгуурлаад бол манайх өөр юм яг юм хүүхдийн бүтээл сэтгэлгээн дээр тулгуурсан STEM-ийн хөтөлбөртэй. За энэ хүү STEM-ийн хөтөлбөр маань хүүхдүүд яадаг вэхээр мэдээж одоо яг энд ингэ дөрөв хүүхэд бол тоглонгоо суралцсан гэсэн үг. За тэгэхээр лего эвлүүлж чинь тийм ээ ямар нэгэн зааврын дагуу лего эвлүүлж чинь. За мэдээж эхний нэг хэдэн сар хэдэн хоногт бол хүүхдүүд нөгөө уучраа олох гэдэг те одоо бүтээл эрхэн бүтээлтэйгээ танилцах гэдэг ийм үе шатууд бол байна. За түүний дараагаар автоматар бол тухайн багт хин нэгэн манлайлагч болж ирдэг. За манлайлагч болно. За түүний дараагаар зохион байгуулалтанд орно, дэг журманд орно. За ингээд эндээс бол хүүхдүүдийн маань бүтээл гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр мэдээж яг хүмүүс бол зөвхөн энийг ингээ хооронд нь эвлүүлээл болоо гэж бодож идэг боловч үүний цаана багийн ажиллагаа, бүтээлч ажиллагаа, за хичээлийнхаа цаг буюу 35 минутад захирагдаж байгаа учраас цагтаа амжиж ажиллах цагийн менежмент тий. За тэгээд одоо найс нөхдөөгөө хэрхэн харилцах вэ? Бие биенийхээ үгийг сонсох гэд. За давхар одоо мэдээж нь бүтээл сэтгэлгээ маань зааврын дагуу хийгдэж байгаа учраас заавартай ажиллах чадвар тийм ээ. За нэмэлтээр одоо яг хүүхдийн бүтээл сэтгэлгээг хэрвээ энийг ингэж өөрчлөх юм бол яах вүлээ гэдэг ийм шүүмжлэл сэтгэлгээг ч гэсэн хүүхдүүдэд суулгаж өгч байгаа гэсэн. Магадгүй одоо харахад ингээд маш бага юм шиг боловч энэний маань гарах үр дүн нь бол харьцангуй том гэж ойлгож бас болно. Энд юу өгсөрж байна та нар? Ингээд Соронзон машин. Соронзон машин? Ингээд төмрийг төлөж. ингээд дугуй ингээд зөөдөг. Дугуй зөөх юм шиг тийм ингээд хэрэглээ. Саад ер нь дууссан байна уу? Дууссан. Мэдрэхэл авдаг 30 минутанд л өгсөрсөн. Ханх дуурайж ирээ сайн ханх дуурайж. За өөр юу өгсөрх юм? Өөр тэгээд Маргааш өөр дахиад өгсөрсөн. Хүүхдүүд маань бол эхлээд мэдээж хөтөлбөрийн дагуу байгаа яг ямар бүтээл өгсөрж байгаа вэ гэдэг нь бол багш бол заавраа бол өгчихнө. За түүний дараа яг энэ харагдаж байгаа энэ цагаан хэсэгтээ бол нийт энэ хэрэглэгдэхүүнээс шаардлагатай бүх хэрэглэгдэхүүнээ цуглуулж авч ялгаж аавна. За тэрний дараагаар багаар ажиллаж байгаа учраас хэн нэгэн ялгаж байхад дараагийн гишүүн маань ялгагдсан байгаа хэрэглэгдэхүүнээрээ одоо эхний шатаа өгсөрж авах. Дараагийн сурагч нь 2 дугаар шатаа өгсөрж авах тийм. Ингээд багийн ажиллагаа нэгтгэхэд хамгийн эцсийн мөчөд нөгөө нэг хийх гэж байгаа караан ч юм уу. За эсвэл одоо нэг өгсөрж исэн энэ юу байдгийг те тухайн роботууд нь ч юм уу ингээ бүгдээрээ бэлэн болчихдог гэсэн. Энэ бол цэвэр багийн ажиллагаа явуулж 30 минут дотор болоод амжиж байгаа. Ганцаараа байхад бол энэ ер нь бол бас боломжгүй. Учраас манайх дандаа энэ хичээлүүд нь дандаа багаар ороо явдаг гэсэн. За бид нар өнөөдөр цэлмэг кибер сургаал дээр бүтэн өдөр өнжиж байгаа. Тэгээд яг өнөөдөр сурагчдын маань одоо хоол нь гарч ийн. За өнөөдөр хүүхдүүд ямар хаалтай байна? Өнөөдөр манай сургуулийн урдгийн хоолны хөтөлбөрт холбог будаатай хуурга, байцаан салаад, үзэмний шүүс, тэгээд матуутай шүлтээ үйлчилж байна. Тэгээд хүүхдийнхээ өдөрт авах ёстой илчлэг, уураг, шин тэжээлийн бодисыг бүгдийг яг манай хоол зүйч өөрсдөө гаргасан менюгээрээ баталгаатай менюгээрээ бид нар тэгээд өдөр хоолоо үйлчилдэг байгаа. Хүүхдүүд ногоо хэр идэж байна? Ногоо ер нь бага насны хүүхдүүд ногоо идэх тун дургу. Тийм болохоор бид нар ерөөхдөө дандаа жижиглж бутлаж өгдөг байгаа. Тэ маханд нь хийж тэ. За манай сургууль бас сурагчдын бие бэлтрийн өсөлт хөгжүүлэлтийг хангах зорилгоор биеийн тамирын хичээлийн хажуугаар давхар таеквондогийн хичээл, таеквондогийн дугуулан бас хичээлдэг байгаа. За энэ маань бол 7 хоногийн 4 цагаар бол хичээлдэг. За багш маань бол олон улсын хэмжээний мастер, дэлхийн аварга ийм багш хичээллүүлдэг байгаа. Манай доноо авахтай ойлгосноо.
Ерөнхий боловсролын сургууль биеийн тамирын хичээлээс гадна манай таеквондогийн сургуульд оруулдаг гэдэг нь юунаас сонголт хүүхдийн ерөнхий хөгжүүлэлт, эвсэл олгох, за цаашлбал одоо биеэ хамгаалах ер нь бүхэл талаас нь одоо хичээл заадаг. За сая манай Монголын үндэсний сургуулийн цомын нээлттэй кап болсон, тэмцээн болсон. Эндээс 17 манай сургуулиас 17 тамирчнаас 4 алтт 1 мөнгө 7 хүрэлт медаль авсан. Одоо 4 сарын 11-ээс 13-ны хооронд зохион байгуулагдах улсын аврах шалгаруулах тэмцээнд 25 сурагч оролцохоор тамирчид одоо бэлтгэлтэй гарсан байгаа. Abercrombie & Fitch брендийн оригинал чанартай эрхтэй хувцсуудыг оруулж ирэн хамгийн боломжтой өнөр худалдаалдаг. Abercrombie & Fitch дэлгүүрээс бизнес амжилт нэвтрүүлэх үзэгчдэд яг одоо худалдаанд бэлэн байгаа хувцсуудыг танилцуулж байна. Тус дэлгүүрт Abercrombie & Fitch брендийн хавар намрын дотортой гүрдэг, эрхтэй өмд яг бомбер буюу нимгэн гүрдэгнүүд, биеийн тамирын загварлаг хослолууд, эрхтэй эмэгтэй малгайтай цамцнууд, футболкнууд, дугуй захтай болон поло загварын цамцнууд гээд өнгө загварын өргөн сонголттой загварлаг бэлэн хувцснууд худалдаалагдаж байна. Эдгээр хувцснууд нь хөдөө аялал зугаалахад өмсгөх тохиромжтой материал сайтай учраас угаахад бодог гарч сунаж авшихгүй, бөөсрөхгүй. Өмсгөд биед маш эвтэйхэн эдлэгээ сайн даадаг гээд олон давуу талыг нь хэрэглэгч үйлчлүүлэгчид хэдийнэ мэддэг болсон билээ. Хавар намрын шин загварууд худалдаанд ирсэн, сонголт ариун байгаа дээр нь худалдаа авалтаа хийхийг хүрч байна. Хаяг их найд плаза 4 давхар 417 тоод, утас 99 59 91 99 55 28 24. Эцэгчүүдтэй зориулаад бид нэр сургуулийн нээлттэй өдрөлгийг бол үе шаттайгаар бол зохион байгуулж ажилдаг. За тэрний маань нэгэн хэсэг буюу 4-р сарын 2-ны өдөр болсон нээлттэй өдрөлгт маань бол маш олон эцэгчүүд бол хамрагдсан. За нээлттэй өдрөлг дээр сургуулийн бүх шатны сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, орчин нөхцөл, багш нарын танилцуулга, дотоод үйл ажиллагаа, за сургуулийн үдийн хоол цааны хамтлагаа гэх зэрэг сургуультай холбоотой бүх төрлийн мэдээллийг бол нэг доороос бол авах боломжтой байдаг. За мөн нэмээд манай сургууль хүүхдээ элсүүлэн сургах сонирхолтой эцэгчүүд маань шууд бүртгэл хийх бас боломжтой байдаг юм давуу талтай. За мөн 5 дугаар сард бол 2 ч удаагийн нээлттэй өдрөлөг бол зохион байгуулалтаар төлөвлөгдсөн байгаад байна. Эцэгчүүдийн хувьд ажил амьдралаа бүх юмаа зохицуулахад бол одоо хүүхдийн сургууль гэр ойрхон байх хамгийн чухал асуудал байдаг. Яа тэгэхээр хүүхдүүдийн хөндрөлтэй зүйл юу гэхээр хол гэрээс сургууль руугаа гэр хоёрын хоорондох зай маш хол байдаг хүүхдүүд бол маш их ядардаг. Өглөө хичээлдээ явахдаа төгжирч очино, хар өөрөөр босно. Хичээлийнхээ цагт амжиж очихын тулд маш их цаг төгжирч очдог. Тэгээд нэг юм очиод хичээл дээрээ суугаад орой хичээлээ тараад гэрлүүгөө харахтаа төгжрэлт яг адилхан эцэгчүүдэд төгжирсээрээд очдог. Тэгэхээр энэ эцэгчүүдийн хувьд бол ажил амьдралаа зохицуулахад бол хамгийн их бэрхшээлтэй зүйл. Нөгөө талаасаа бас энэ хотын замын хөдөлгөөний хувьд бол асар их хүндрэл учруулдаг зүйл. Тийм учраас би сургууль сонгосон нэгдүгээр шалтгаан бол ерөөсөө мэдээж эрэг гэртээ ойрхон гэдэг утгаараа энэ сургуулийг сонгосон маа. Тэгээд давуу тал нь бол технологийн сургууль гэж сонгосон маа. Миний өвгийн ангийн багш нь бол маш сайн багш. Ерөнхийдөө 35 жилийн туршлагатай тэргүүний багш байгаа. Хүүхдийн сурлага хүмүүжлийг илүү сайжруулъя гэх бол хичээлдээ явах, хичээлээ хийх дуртай байлгыг нь хамгийн их үүрэг нөлөө үзүүлдэг зүйл хүн бол багш байдаг. Дээрээс нь миний маш хамгийн их сэтгэл хангалуун байгаа зүйл бол маш сайн ангийн багштай бүх зүйлээ шавнартай зориулдаг. Үнэхээр одоо та нарын нээлттэй өдрөлөг гэдэг ангид нь ороод үзэх юм бол өнөөдөр 1-р ангийн хүүхэд 100 дотор бодож байгаа. Үеийнхнээсээ хамаагүй төрүүлж байна. 100 дотор бодоод миний хүү өнөөдөр хичээлдээ явах дуртай. Дээрээс нь ээжи би багш болно, том болоод би монгол хэл математикийн багш болно гэж ярьдаг. Хүүхдийн хүсэл мөрөөдлийг нээж хичээлээ хийх дуртай ийм болгож өгж байгаа ийм сайн багштай. Тийм учраас би ямар ч байсан энэ цэлмэг сургуулийн цэвэн багштай хамгийн их баярлж талархаж байгаагаа хэлмээр байна. Тэгээд эцэг эхчүүдээ хүүхдүүдээ сургуулийг сонгохдоо 1-р гэрийн ойр байдлыг сонгоорой. 2-р
багш хэр сайтай байна гэдгийг маш сайн нэгтлээрээ 3-р тэг сургуулал сургах ёстой, багшил сурах ёстой гэж битгий бодоорой. Та нарын эцэг эхчүүдийн өөрсдийнх нь бас өөрөг хариуцлага маш чухал байдаг юм шүү гэж хэлмээр байна. Энэ сургуулийг сонгох болсон шалтгаан маань нэгдүгээр шинийг хийж бүтээе гэсэн залуучууд нэгдээд хийж байгаа. Тэгээд ийм шин төсөл. Тэгээд энэ төсөл дээр хүүхдээ өгдөг нь хүүхдийнхаа анхны суур боловсролыг нь маш сайн тавьж өгөх болов гэсэн үндсэн дээрээс энэ сургуулийг сонгосон байгаа. Тэгээд сонголт маань ч бас буруу байсангүй. 6 настай 9 сард 1-р ангид ороод 12 сард бүх үсгээ үзээ дууссан. Одоо ингээд 4 сар ингээд амралт эхэлх гэж яхад уншаад бичээд 100-гийн дотор нэмээ хасаа бодоод сурцсан байна. X, Y-тэй тоо үзсэн байна. Тэгштгэл бүх юмаа үзсэн байна. Одоо ингээд минутны уншлага хийхэд ер нь бол нэг 50-аас 60 үг, 80 үг уншиж байна. Ер нь бол өгсөндөө сэтгэл хангалуун байна. Тэгээд энэ сургуулийг сонгох болсон шалтгаан бол үр дүнтэй байна л гэж хэлэх гээд байгаа юм. Тэгээд бусад эцэгчүүдээ энэ сургуулийг сонгоорой. Хүүхдээ багаас нь цэгцтэй бас ийм зөв боловсролыг олгохын тулд энэ сургуулийг сонгоорой гэж эцэгчүүдэд уриалмаар байна. За би одоо 1-р ангийг намар 9-р сарын 1-нд 25 сурагч хүлээж аваад хугацаанд уншуулж бичүүлж сургасан хүүхдүүдээ тэгээд хүүхдүүдийг уншуулж хөгжүүлэхэд янз бүрийн юм ашиглаж тараах материал, үзүүлэн тараах материал хичээлдээ байнга тогтмол ашиглаж хүүхдүүдийнхээ оюун ухааныг хөгжүүлж хүүхдүүдэд амжилтаа сургаж байна. Тэгээ өнөөдөр нээлттэй алганы өдрөлгөөр одоо шинээр ирж байгаа эцэгчүүд, ангийнхаа эцэгчүүд, сургуулийн эцэгчүүдтэй өөрийнхөө ажлын танилцуулга, хийж бүтээсэн бүх зүйл, кабинет байгуулсан кабинет бүх зүйлээ танилцуулаад ингээд ажиллаж байна. За манай цэлмэг кибер сургууль дээр бас нэг сонирхол татсан юм байгаа шүү дээ тийм. Нэг програм байгаа. Тэрний талаар бас дэлгэрэнгүй үзэгчтэй танилцуулъя. За манайх өөрөө бол дотооддоо энэ амжилтцэг.com буюу боловсролын чиглэлийн ERP системтэй. За энэхүү системийн маань бол манай амжилт компани, амжилт охин салбар компани бол амжилт.com бол хөгжүүлээд бол явдаг. За одоогоор бол яг амжилт 2 тэг гэдэг вершн дээр бол явж байгаа бол за 8 дугаар сарын 1-ээс бол 3 тэг гэдэг вершн рүү бол хөргөөд систем нь илүү боловсронгуй болж байгаа. Та хэд манаас нөгөө нэг үдсэн бол Shark Tank нэвтрүүлэгт ороод манай шижир захирал маань 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан. За тэр хөрөнгө оруулалтаар бол яг энэ амжилтцэг.com бол 3 тэг вершнээр бол өрсрүүлж байгаа. За энэхүү системээ бол одоо бас та хэдээс танилцуулъя гэж бодож байна. За энэхүү систем маань ямар систем юм бэ гэхээр сургуулийн захиргаа, багш, эцэг эх, сурагч гэсэн эдгээр дөрвөлсөн холбоог бол сайжруулах зорилготой ERP систем гэсэн. За энэхүү системд нэвтрэхийн тулд танд зөвхөн интернет тэгээ гар утсан яхад бол хангалттай. Гар утснаасаа хянчихна гэсэн үг. Энэ бол эцэгчүүд хүүхдүүдээ гар утснаасаа хянах боломжтой гэсэн үг. За тэгэхээр одоо бол яг энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа хэсэг бол яг удирдлагын хэсэг учраас удирдлагын хэсэгт бол бүх мэдээлэл бол нэгдсэн журмаар бол харагдаж байна л да. Одоо хүүхдүүдийн эрдэстэй, таслалт, хоцролт, өөр бусад зүйлс ингээд бол нэгдсэн журмаар бол ингээ харагдаж байна. За одоо багш нар маань бол яг систем рүүгээ бол өдөр бүр заасан хичээлээ оройдоо бол апплод хийгээд за контент хэлбэр бол байршуулдаг гэсэн үг. За одоо бол сүүлийн жилүүдэд бас илүү их яригадаад байгаа шүү дээ, тий. Нэг хүүхэд одоо хэвийн 30 кг жинтэй болвол тэрнийхээ 1.2 дээр бол одоо байх нормал жинтэй юм үзэн хүүрэх ёстой гэдэг. Тэгэхэд бол манай энэ систем нь бол нэг талдаа дөрвөлсөн холбоог сайжруулж байна. За нөгөө талдаа хүүхдийн өсөлт байрлалд зориулсан хүнд цүн хүүрэхээс бол сэргийлж гин гэж хэлж бол бас болно. За одоо жишээлбэл энэ lesson plan 5 дугаар ангийн англи хэл байна, тийм ээ. Лорена багш маань бол англиныхаа хичээлийг бол оруулсан байна. За ингээд энд маань бол файл хэлбэр бол оруулсан байна, тийм ээ. За энд маань видео, аудио, файл гэдэг зөвхөн хүн өөртөө зориулсан ямар ч хэлбэрээр л татаж авах боломжтой. За ийм байгаа даа. За одоо бол одоогийн байдлаар ингээд бүх багш нар маань хичээлээ бол ингээд үе шаттайгаар бол ингээд оруулаад явдаг. За багш нарын маань хичээл бол одоо ингээд ороо явсан. За одоо жишээлбэл 1-р ангийнхан зориулсан хичээл байна, тий. За JUS гэхэд л бол ингээд багш нар ингээд оруулсан байна. Эцэгчүүд энэ чэнэс татаж аваад хүүхдтэй
харуулах байна. Ингээд J-авиа үсэг гэхэл ингээ оролцсон байна тий. За тэгэхээр эцэг эхчүүд маань бол компьютероос аль эсвэл гар утснаас бол хянах бол бүрэн боломжтой. За системд маань бол сурагчийн дүн идэж одоо эдсэн хоолны илчлэг, калори тухайн өдөрт зарцуулагдсан тий. Бүх зүйлс нь бол мэдээллүүд бол байршсан байдаг. За дээрэс нь нэмэгдээд одоо эцэг эхчүүдэд өөр юу харагддаг вэ гэхээр мэдээж бол контент хичээлүүд бол бүгдээр харагдаж байна. За нэмээд одоо сурагчийн өгж болох юм тест бол бүгдээрээ харагддаг. За шалгалтыг бас хэлбэрээр бол авч болж байна гэсэн үг. За нэмээд одоо сургуулийн захиргаанаас гаргаж байгаа одоо мэдээллүүд тийм ээ бүгдээрээ бол харагддаг. Бүх ном бол хэлбэрээр бол байршсан байдаг гэсэн үг. За тэгэхээр одоо сурагчдаа мартсан, аль эсвэл ангидаа орхисон тохиолдлууд дээр бол хүүхдүүд маань шууд хэлбэрээр ороод эндээсээ бол сурагчдаа шууд хараад үзээд хичээлдээ хэрэглэж болдог гэсэн үг. За тэгээ нэмэлтээр бол багш нарт маань бол бас ямар даваа талтай вэ гэхээр багш нар маань бол шууд ажил төлөвлөлт гэдэг хэсэг рүү ороод бүх ажлаа бол 7-7 хоногор төлөвлөөд за тэрийг нэгдсэн сургуулийн удирдлага бол нэгдсэн журмаар нь бол удирдаад хянаад гүйцэтгэл дээр нь бол анхаарат явдаг гэсэн үг. За нэмэлтээр багш болон эцэг эхчүүд сургуулийн захиргаан зориулсан бол энэ ашиглах заавар гэдэг бас хэсэг байдаг. За тэгэхээр энэ одоо системтэйгээ хэрхэн харилцаа мэдгүй байгаа эцэг эхчүүд сурагч багш нарт маань зориулсан бол хэсэг байгаа. За дараа нь бол илгээсэн алдаа гэж байна тийм ээ. За тэгэхээр мэдээж бол энэ монголчууд өөрсдөө хөгжүүлж байгаа энэ софтверийн ERP систем учраас эцэг их хэрэглэхэд ямар нэгэн хүндрэлтэй сурагчид хэрэглэхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарсан тохиолдолд бол энэ илгээсэн алдаа руу тухайн ийм алдаа гарлаа энийг ингэж сайжруулж өгөөч гэх асуудлыг шийдэлтэй нь олж илгээснээрээ бол манай програм хангамжийн багийнхан маань бол илүү ажиллаа дараагийн төвшөнд бол хүрэх юм зорилготой байгаа. Тий. За одоо болохоор хэдүүлээ зөвхөн энэ компьютероос бол орж үзсэн шүү дээ. Тэгэхээр одоо хэдүүлээ гар утсан дээр бол ийм амжилт гэдэг бол ийм аппликейшн бол байгаа. За аппликейшн руугаа нэвтрлээ. За одоо бол яг 5 дугаар ангийн маань сурагч үлзээ хариуцж гад хамгийн сүүлд шилжиж ирсэн хүүхэд байгаа. За тэрний ирэхээр би бол нэвтэрсэн байна. За ингээ нэвтрэхээр бол хүүхдүүд маань мэдээлэл те өөр дүн гэ бусад бүх юмнууд бол харагддаг. За одоо бол дүн харагдахгүй. Яагаад гэвэл нөгөө дөнгөж шинэ үйлрэл эхэлсэн байгаа учраас за ингээ дүн болон эрс бол эцэг гэхэд бол автоматар бол дүн орлол бол эцэг гэхэд гар утсан дээр нотификейшн очоод шууд бол харагдана. За ингээ хичээлийн хуваар за дээрээс нь нэмэгдээд гэрийн даалгаврууд бол ингээ ороод явдаг гэсэн. За одоо 3 дугаар сарын 30-ны гэрийн даалгаврууд бол ингээл байж байна те. За хүүхд маань одоо яг энэ дээр ингээд гэрийн даалгавраа бол ингээд оруулсан байгаа тийм тий. За тэгэхээр хийчингүүтээ зургийн дараа л апплод хийчихин гэсэн үг. Нэгдүгээр ангийнхан бол нэг 7 хоногийн дотор л ашиглаад сурчдаг. За ингээ хүүхд маань даалгавраа оруулчин багш нь буцаагаад тэрийг засаад шалгаад за хариуг бичээд ингээд юм 3 солбоогоор шууд энийг давхар эцэг эхчүүд нь бас хянаад явах боломжтой гэсэн үг. Сургуульдаа элсэн орж байгаа хүүхдүүдэд зориулаад бол бид нар яг энэ нэвтрэх нэр логгийг бол тий нууц кодыг бол зөвхөн эцэг их асран хамгаалагч нарт өгөөд за тэрийгээ давхар хүүхдүүд рүүгээ дамжуулах ийм журмаар бол ажилладаг. За тэгэхээр манай сургууль бүртгэгдсэн хүүхд бүр өөр өөрсдийн гэсэн логтой гэж бол ойлгож байна. За тэгэхээр нэг логоор бол эцэг их сурагч гэдээ хоёулаа нэвтрэх боломжтой учраас давхар би бинийг асан гэдээ хянаад явах боломжтой гэсэн. Ирэх хичээлийн жилд бол энэ систем маань бүр илүү гоё болоод одоо л яг энэ 2 тэг гэдэг дээр вершн дээр явж байгаа. Одоо 3 тэг вершн рүү өсөрөхээр одоо яг энэ хэрэглэж байгаагаас илүү маш гоё хэрэглэхэд арай хэлбэр болно гэсэн үг. Хамгийн чанартай хувцас сонгож өөрийн стил имижээ бүрдүүлэхийг хүсдэг эрчүүдтэй зориулсан Men's Fashion дэлгүүрийн мэдээллийг онцлог хүргэе. Men's Fashion дэлгүүр нь Герман улсаас 100% оригинал төрөл бүрийн эрэгтэй хувцснуудыг оруулж ирэн зах зээлийн үнээс харьцангуй хэмдүнээр худалдаалдаг. Тус дэлгүүрт Lloyd брендийн хамгийн чанартай арьсан гутлнууд, Nike, Adidas брендийн Kate бүүзнүүд, Puma Polo брендийн малгай, футболкнууд, цамц хослол, арьсан бүс хантаац гүрдгнүүд өнгө загварын өргөн сонголттой худалдаалагдаж байна. Мөн эрэгтэй өмднүү, свитер, пижакнууд өнгө загварын сонголттой тус дэлгүүрт бий. Бүгд Германаас ирдэг оригинал брендийн хувцсууд учраас илгээ сайн даадаг, маш чанартай ба уран дулааны уйлрал ирж байгаа тул хавар намрын уйлрал төмсгөд тохиромжтой шинэ бараанууд ирээд байгаа гэдгийг үзэгчдэд дуулгая. Та худалдаа авалт хийхийг хүсвэл их найд плазагийн 4-р давхар 423 тоотод байрлах Men's Fashion дэлгүүрийг зориорой. Утас 99 50 91 99 28 28 24.
Орчин үеийн дэвшилтэт технологиуд олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд мэсгүй зүүгүй ямар нэгэн өвдөлтийг мэдрэлгүйгээр гоо сайхнаа залуу хിവэр нь хадгалж үлдэх, үрчлээ үүсч өнгөө алдсан арсыг нөхөн сэргийг гайхалтай бүтээгдэхүүн худалдаанд гарсан нь оригинал шидэт нана утас юм. Оригинал нана утас нь арсыг өргөж хангалах, цайруулах, чийгшүүлэх, сэвх нөсөө толб болон нөхцөл багасгах үйлчилгээтэй ба гоо сайхны эмнэлэг салонд очих шаардлагагүйгээр зөвхөн гэрийн нөхцөлд хэрэглэх химийн орц найрлагуу гэдгээр давуу талтай арс арчилгааны бүтээгдэхүүн юм. Өнгөө алдаж үрчлээ үүссэн арсандаа алдагдсан коллагеныг нөхөж авснаар таны арс нөхөн сэргэж, жижиг үрчлээнүүд арилж, гүн үүссэн үрчлээ илт багасж ирдэг. Нэг хайрцагтаа 7 сарын хэрэглээг багтаасан учраас эдийн засгийн хэмнэлттэй. Энэхүү бүтэн 7 сарын хэрэглээг нэг дор агуулсан нана утас нь 348 мянган төгрөгнөөс хямдрал зарлан 313 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа тул үзэгч тань боломжийг буу алдаарай. Бүх насны бүсгүүчүүд хэрэглэхэд тохиромжтой тул өөртөө хайртай гоо сайханд анхаардаг хүн бүхэн оригинал нана утсыг сонгон хэрэглэж үр дүнганд мэдрээрэй. За цэлмэг кибер сургуультайгаа танилцаад гараад ирлээ. За 2 давхар сургуулийн маань хажуу талдаас яг өөрийн хичээлийн байр дээр хичээл орох гэж байгаа шүү дээ, тий. За өнгөрсөн хичээлийн жилд бид нэр яг 250 хүүхдийн бол эсэл тасан. За та бүхэнд харагдаж байгаа л энэ 2 давхар хичээлийн байрандаа бол одоо яг сургалтын үйл ажиллагаа маань бол явагдаж байна. За гэхдээ бол зөвхөн юм хязгаарлагдмал хүрээнд буюу 1-ээс 5 дугаар ангийн хүүхдүүдийг бид нэр элсүүлэн сургаж байсан болвол за 2022-оос 2023 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаа 3 дахин өргөжүүлээд за 1-ээс 12 буюу ЕБС-ийн бүх ангийн сурагчдыг бол сургуультаа элсүүлэн сурах боломжтой болсон байгаа. За тэгэхээр түүнтэй бас уялдуулаад сурагчдын маань тоо, сургалтын байгууллагын маань дотоод нөөц болцоо, хүний нөөц маань 3 дахин их стратаа холбогдуулаад бидэд яг энэ сургуулийн хажуу талд 2 давхрын хажуу талд 5 7 давхрын барилга руу бол сургалтын маань байгууллага тэр чигээрээ бүтнээрээ нүүж бол орж байгаа. За тэгээ одоо байгаа 2 давхар сургуулийн маань байр бол цэцэрлэг олж үйл ажиллагаа маань бас өргөжөж тэлээд ингээд нэг талдаа эцэг эхчүүдэд зориулагдсан тийм ээ. Нэг доор цогц ийм сургалтын байгууллага олж үйл ажиллагаа маань илүү өргөжж байгаа гэсэн үг. Одоо хуучнаар бол Готлын байр гэж нэрлэгддэг шүү дээ, тий. Яг 5 могдын эсрэг талд гой сургууль болох нэ. Тий, ер нь бол энэ манай Готл офис ч өөрөө маш юм чанартай барилга. Тэгээ хаан уулын яг энэ 19 дугаар хорооллын хүмүүсийн ер нь хамгийн сайн мэддгээр 5 могд групп компани яг замын эсрэг талд байрлаж байгаа. За ер нь бол олоход маш амархан. За тэгээд мэдээж одоо энэ сургууль маань ингээ бүтэн сүндэрлээд ирэхээр бол бүх хүмүүст бол илүү олоход те ирж уулзахад эсэл дээр ороход ч гэсэн бас амар хэлбэр болоод ирнэ гэсэн үг. Тэгэхээр мэдээж сургалтын маань үйл ажиллагаа нэмэгдээд хүүхдүүдийн маань тоо нэмэгдэхийн хэрээр биднэрт одоос нөгөө хүүхдүүдэд үйлчлэх сургалтын байгууллагатай холбоотой үйлчлэгээний ажлууд бас нэмэлтээр бол хийгдэнэ. За тэрний маань нэг нь бол бүх чиглэл явдаг бол сургуулийн иж бүрэн автобус бол байгаа. За одоогор л яг манайх хүүхдүүдийнхээ тоонд бол баригдаад одоо нэг 4-5 автобус за бүх чиглэлд бол явж үйл ажиллагаа бол явагдуулж эцэг эхчүүдэд бас зориулсан ажлын цагийг хөнгөвчлөхтэй эдгээр үйлчлэгээг бол бас үзүүлдэг. За эх хичээлийн жилд бол бас яг хүүхдүүдийн тоотой бол уялдаад автобусны маань тооч гэсэн бас дагаад нэмэгдээд бол ирж байгаа. За мэдээж бол сургуулийн гаднах орчин за эцэг эхчүүдэд зориулсан одоо машины зогсоол тэдгэрийг бол бүрэн иж бүрэн болгож шийдэхээр бол төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За тэгэхээр 2022 оны 9 сарын 1-нд мөрөөдлийн нэвтрүүлэгтэй хамтраад одоо 3 ихтэй хөтөлбөргөө оруулах жагаад юуны төрөнд бас талархаж байна. Тэгээд бас өөрийн гэсэн атуустай технологийн чиглэлийн анхны сургууль гэдэг олон давуу талууд танай сургуульд бол байна. Тэгээд миний хувьд ч гэсэн баярлж байна. Одоо 3 ихтэй хөтөлбөргөө нийгмийн харилцааны хүрээнд одоо оруулна гэдэг бол бас том ажил юм. Тэгээд за тэгэхээр хүүхдүүд маань одоо ямар шаардлагыг хангах хэрэгтэй байгаа лээ? За нэгдүгээрт бол 10-аас 12 дугаар ангид суралцдаг ЕБС-ийн сурагч байх хэвээр. За тухайн суралцж байгаа сургуулаасаа бол дүнгийн болон сурагчийн анкет тодорхойлт, сургуулийн тодорхойлт гэсэн зүйлсийг бол бэлэн авчирна. За нэмэлтээр бол манай сургуулийн маань албан ёсны имэйл хаяг руу цэлмэг кибер сургууль суралцах шалтгаан гэсэн 1000 хүүхдэд эссе бичиж хүсэл эрмэлзлээ тодорхойлсон тийм маш гоё эссенүүдийг бичиж илгээснээр бид нар тэндээс бол 3 хүүхдэд сонгон шалгаруулж авах юм журамтай байгаа. За мөн 4 сарын 22-ны хүртэл бол яг энэ хүн сонгон шалгуулалтын маань материал хүлээн авах хугацаа маань бол 4 сарын 22-ны өдрийн тэгтэг цагаар бол дуусгар болж байгаа. Тийм ба. За ер нь бол мэдээж яагаад ийм үйл ажиллагаатай бас хамтарч ажиллах болсон бэ гэхээр боловсруулалт зарцуулсан $1 бол буцаж ирэхдээ яг 10-аас 15 дахин
нэмэгдэж өсөж ирдэг тий. Мэдээж тухайн улс орны бол хамгийн гол үнэт зүйл бол мэдээж бага насны хүүхд сурагч байдаг. За түүний дараагаар бол боловсрол заашгүй байдаг учраас бид нар нийгмийнхаа хариуцлагын хүрээнд за мэдээж тэрийг биелүүлэхийн тулд зорион ажиллаж байгаа учраас энэ маань бас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж байгаа томоохон ажлуудын нэг гэж бол харж байгаа. За өнгөрсөн жил бол бид нар бас яг нэг 125 сая төгрөгийн тэтгэлэг олгож ирсэн. За зөвхөн энэ 10-аас 12 дугаар ангийн хүүхдүүдээс гадна за дахиад манай сургуульд бас хэлсэн суралцах сонирхолтой хүүхдүүдэд зориулсан бас захирлын нэрэмжит, үүсгэн байгуулагчдын нэрэмжит гэсэн тэтгэлэг бас байгаа. Тэгэхээр бас энэ хүү талаар мэдээлэл авахыг хүсэх юм бол бас Цэлмэг кибер сургуулийн маань пэйж хуудаснаас мэдээлэл авах бас боломжтой байгаа. За тэгэлгүй яхаа одоо мөрөөдлийн нэвтрүүлэг болон Цэлмэг кибер сургууль гэсэн фэйж хаягаас одоо яг тэтгэлэгт хамаарах хүүхдүүд мэдээлэл олж аваарай. Тэгээд нэвтрүүлгийн төрөд өндөрлж гин мөрөөдлийн нэвтрүүлэг 3 хүүхдийн өсөл мөрөөдийг биелүүлэхийн сайхан боломж тун удахгүй ирэх нэ. Ингээд нэвтрүүлгээ өндөрлөе. Түр баяртай.